Хумхын асандантын эсдгээр сарыг харцгаая. Хумхын асандантыг эрхшигч гариг нь санчир гариг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Санчир гариг нь одоогоор загасны орд буюу 2 дугаар хавз дээр зочилсон байна. 9 сарын 1-ээс 2 дугаар хавз руу зочилж байгаа. Энэ зуны турш таны 3 дугаар хавз руу санчир гариг нүүсэн. Тэгэхээр өнгөрсөн 3 сарын турш мэдээлэлтэй харьцсан, мэдээлэл дамжуулахыг зорьсон, эсвэл хол амьдралч наас таашаа явах нь жоохон хөндөрж холдсон, эсвэл найзуудтайгаа уулзах нь багасаж, бас харилцаа нь холдсон. Гэтэ тэр хэрээрээ найзуудтай илүү их анхаарч, харилцаа холбоонд илүү их анхаарч, илүү чимээгүй дуугүй байхыг хүсдэг бол илүү ихээр хөдөлгөөнтэй илүү их мэдээлэл авч, уншиж, эсвэл түгээ хийх хичээж байгаа тийм 3 сар болж өнгөрлөө. За тэгэхээр санчир гариг буцах хөдөлгөөний явцдаа 9 сарын 1-ээс таны 2 дугаар хавз руу иргэн нүүж байгаа. Тэгэхээр энэ нь шин сэдв болгох юм биш юм аа. Учир нь 2023 оны 3 сараас хойш санчир гариг 2 дугаар хавз болох загасны орд руу нүүсэн. Үүнээс хойш хумхын асанданттай хүмүүсийн төвлөрөх сэдв, өөрсдийн хүрээлэх сэдв нь тийм газарсан сэдвүүдээс материаллык үйл хэрэгүүд, мөнгө санхүү. Энэ хугацаанд мөнгөнд хэрхэн ухаалаг хандах тухай суралцах цаг үе байлаа. Мөнгийг хэрхэн ихээр зарлахдахгүйгээр хадгалах ёстой, хэрхэн гамнаж хайрлах ёстой гэсэн даалгаврыг суралцж буй тийм 2 жил өрнөлөө шүү дээ. Одоо 3 дахь жил нь өрнөх чинь. Тэгэхээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд та хоол хүнс болон мөнгө санхүүд төвлөрч юу сурав, хэрвээ суралцаж чадаагүй одоо хүртэл мөнгөнд хайхрамжгүй ханддаг, хадгалаагүй байгаа бол даалгавраа сайн хийж чадаагүй байх гэсэн үг. Тэгэхээр санчрын даалгаврыг одоо сүүлийн удаа шалгахаар 9 сарын 1-нд дахиад санчир хурж ирж байна. 9 сарын 1-ээс Валентин хүртэл, өвлийг дуустал одоо таны санчрын даалгавар, мөнгөний тухай даалгавар үргэлжлэнэ. Энэ хугацаанд орхигдуулсан зүйлс нь таны урд гарч ирнэ. Дахиад л мөнгөө гамнаж эхлэх хэрэгтэй болно. Мөнгө хангалттай их орж ирдэг байсан бол үгүй, одоо л тийм биш. Мөнгө багаар орж ирнэ. Та маш их хөдөлмөрлөж, боддоор ажиллаж, мөнгөө ингэж 500 төгрөг, 1000 төгрөг хүртэл ингэж гамнаж, хадгалж сурах шаардлагатай тийм цаг үе өрнөж байна. За мөнгө гэлтгүү хоол хүнсний тал дээр чадвараа ахиулж байгаа, эсвэл эд материалтай холбоотой зүйлсэд илүү их төвлөрж байгаа үе байж болно. Гэтэ одоо жишээлбэл зарим хумхын асанданттай хүмүүс энэ үед эд материал худалдаж авах нь багассан ч юм уу те, эсвэл мөнгөний хязгаарлалтанд орсон, эсвэл мөнгө бага зэргийн дутагдаж эхэлсэн ч юм уу, эсвэл мөнгөний урсгал бага зэргийн удааширсан гэх жишээний ч юм уу. Гэх мэтлэнгээр асуудлууд үүсэж үүнийгээ дагаад өөрөө мөнгийг олох гэж илүү хичээж төвлөрж байгаа тийм цаг үе байна. Тэгэхээр энэ өвлийг санчрын даалгаврыг амжилттай хийгээрэй гэж зөвлөе. Өөр тохиолдолд 2 дугаар хавз нь ойр дотны хүмүүсийг бас хэлдэг. Ойр дотны хүмүүстэйгээ холдон салсан байж бас магадгүй. Эсвэл урт хугацаанд ойр дотны хүмүүстэйгээ илүү их төвлөрч ажиллаж тэр нь сайн ч юм уу ч үгүй те, дотны хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрүүлж найз нөхөд танихгүй хүмүүс, нийгэмшил биш зүгээр дотны гэр бүлийн хүмүүстэйгээ ч юм уу цомхон зүйлд анхаарал, дотоод үйл хэрэгтэй жоохон анхаарч байсан тийм жилүүд өнгөрж байгаа юм болов уу гэж бас бодож байна. Тэгэхээр санчир 2 дугаар хавз дээр ирсэн байгаа учраас залхуурч болохгүй 5 метрхийн таашаалт хит автаж залхуурж мөнгө олохгүйгээр ингээд хичээхгүй байгаад байж болохгүй. Энэ үед бол мөнгө санхүүд дээр төлбөр тооцооны асуудлууд дээр нухацтай хандаж даалгавраа сайн гүйцэтгээрэй гэж зөвлөе. Сарын 18 болон 21-нд санчир гариг бууд болон нарны нөлөөг авч 16-наас 24-ний хооронд эдгээр нөлөөлнө. За тэгэхээр бууд гаригийн нөлөө нь таныг ухаалаг болгоно, мэдээлэлтэй харьцуулна, та мэдээлэлтэй харьцаж юм уншиж, судалгаа хийж, суралцах хүсэл илүү ихээр эрчимжин танд эсвэл та мэддэг зүйлээ бусдад хуваалцаж нарны нөлөө давхар орж ирж байгаа учраас мэдээлэлээ түгээж одоо wisdom-а бусдад хайрлах үе бас байж болно. Гадаад төрөгчин бусдад ил болж, бусдын анхаарлыг татаж spotlight авах боломжтой. Тэгээд дээрээс нь та мэдлэгээ бусдад түгээх учраас та энэ үед ухаалаг нэгэн шиг харагдах боломжтой цаг үе юм аа. Сөрөг тохиолдолд наран таны муу таалыг, алдаатай таалыг бас ил гаргаж бусдын анхаарлыг татаж бас магадгүй учраас энэ үед дүрм журмын дагуу зөв зохистой үйлдэл хийж биеэ зөв авч явахыг хичээгээрэй гэж зөвлөе.
За 7 дугаар хавас буюу бүх төрлийн нэг харилцаа, хосын харилцаа, гэрээ хэлэлцээр гих мэтлэн харилцааны уур амьсгал ямар байгааг харцгаая. За 9 сарын 11-нд нар Саут ноттой уулзсан. Тэгэхээр өмнөд Англиатай уулзж байгаа учраас ямар нэгэн харилцааг дуусгах нэг хаалгыг хааж харилцааг цэгцлэх шаардлага гарч магадгүй. Тэгэхээр 7-наас 15-ны хооронд эдгээр энэ нөлөөлөл нь таны танил байж болно, хосчин байж болно. Энэ үед хостойгоо муудалцаж салах эрсдэлтэй учраас болгоомжлоорой. За 9 сарын 12-нд нар бархас сад гарагийн нөлөөг авж ийн, бас давхар 13-нд бууд гарагийн нөлөөг авж ийн. Тэгэхээр ижил цаг хугацаанд 7-наас 18-ны хооронд нэг хаалга хаагдаад дахиад нэг хаалга нэгдэх боломжийг бархас сад гарыг олгож байна. Тэгэхээр бархас сад гарыг нь харилцаа холбоогт хийх, эсвэл та хүнтэй харилцдаг үйл хэрэг гэдэг бол харилцагч нарын ихсэх, хосын харилцаа нь бас эерэг таатай байж болно. Гэхдээ Саут нод асуудлыг ингээ хаачихсан гэсэн дахиад шинэ үйл хэрэг үүсгэж ингээд одоо нэг хүнтэй салаа дахиад нөгөө хүнтэй уулзах ч юм уу те гэх мэтлэн бас байж болох юм те. Гэхдээ зүгээр нэг төсөөлөл шүү. За тэгэхээр бууд гарагийн нөлөөнд 13-ны аспектэнд хүмүүстэй харилцах шаардлага гарах, чухал мэдээлэл дамжуулах хэрэг гарах, эсвэл чухал уулзалт хийх гэх зэргээр нөлөөж бас магадгүй юм аа. Засгийн сарын 16-нд бууд гараг болон ангараг гараг уулзсан. Бууд болон ангарагч нь хайр дурлалын гаргуучуудын хамтаа уулзах юм бол энэ романтик харилцааг үүсгэдэг. Тэгэхээр 9-ээс 19-ны хооронд харилцаа холбоонд эерэг таатай байна. Хайр дурлалын харилцаа зүгээр байна. Боломжийн болзоо үүсгэх, эсвэл нөхөр их нартайгаа харилцаа сайжрах боломжтой үе бол 9-ээс 19-ний өдрүүд юм аа. За 9 сарын 21-нд нар санчир гарагтай эсрэгч чинь. Тэгэхээр 14-нөөс 24-ний хооронд аливаа нэг харилцаа нь хаалдан салах, эсвэл ямар нэгэн нухацтай хариуцлага үүрсэн харилцаа үүсгэх, эсвэл харилцаа нь ингээд хөндөрөх, long distance харилцаатай болох ч юм уу те. Хүйтэн хүндээ харилцаатай болох эрсдэлтэй үе юм байна шүү. Тэгэхээр 9 сарын 11-ний аспект болон 9 сарын 21-ний аспектууд дээр ер нь болгоомжлол зүгээр юм шиг санагдаж байна. Гэхдээ ерөнхийдөө урт хугацаанд байгаа дээрээс нь маш олон гаргуудын нөлөө хамтдаа орж ирж байгаа учраас их олон төрлийн үйл явдлууд болох 9 сар бололтой шүү. Хосын харилцаа болон гэрээ хэлэлцээр түншлэлийн харилцаан дээр 9 сарын 23-нд нар Нептун буюу 70,000 гарагтай эсрэгцэн. Тэгэхээр 23-аас 25-ны хооронд бол та сайн мэдхгүй үнтэй харилцах шаардлагагүй, таныг хурам эхлэх ч юм уу эсвэл худал хурамх зүйл, манадсан уур амьсгал, тодорхойгүй уур амьсгал нөлөөлж магадгүй. Тэгэхээр энэ үед чухал гэрээ хэлэлцээр ихэд тааламжгүй, чухал шийдвэр гаргахад хосын харилцаатай хамааралтай чухал шийдвэр энэ үед гаргах хэрэггүй 23-наас 25-ны өдрүүдэд. За өөр тохиолдолд 23-наас 25-ны өдрүүдэд Нептуны нөлөөнөөр бусадтай нийгэмшиж ууд суух ч юм уу те, эсвэл таны хосчин, эсвэл түншчин өвдөж ийм хэмчилгээ хийх шаардлага гарсан ч юм уу, эсвэл тэр хүн архиух ч юм уу гэх жишээгээр нөлөөлж болох юм аа. За ажил мэргэжилт болон нийгмийн харилцааны карьерийн асуудлуудыг харцгаая. За энэ жил ер нь Хумхын санаатай хүмүүсийн 6 дугаар хавьд бархас сад гарыг ирсэн учраас маш их хөдөлмөрлөвөл ад дагуулдаг жил эхэлсэн байгаа. За энэ жил бархас сад гарыг таны ажил мэргэжил, рутин, эрүүл мэнд, өдөр тутмын, уй туртаацсан заавшгүй хийх шаардлагатай ажил хэргийг хариуцсан 6 дугаар хавьд бархас сад гарыг ирж өргөжин тэлж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ажил мэргэжил нь маш ихээр тэлж байгаа. Та хөдөлмөрлсөн хэрээр танд аз ирэх тийм боломжтой жил юм аа. За сүргээр харах юм бол эрүүл мэндийн асуудлууд дээр илүү их төвлөрж байгаа, эсвэл өвчин нь тэлж байгаа ч юм уу те, эсвэл өөрийгөө илүү их анхаарах, эсвэл бусад амьтан хүүхэд асран халамжлах, гэр цэвэрлэх, шал угаах, аюу угаах гэх мэтлэн асуудлууд нь маш ихээр өргөжин тэлсэн жил болж өрнөж байгаа. Сарын ихээр бархас сад гараг болон суур гарагийн нөлөөнөөр орж ирж байгаа 8 сарын 27-наас 9 сарын 19 хооронд энэ хугацаанд маш урт хугацаа агаад ажил мэргэжлийн хувьд эерэг таатай боломжууд орж ирсэн, карьераа урагшлуулж хөгжүүлэхэд, скиллээ чадвараа бусдад гайхуулан харуулхад, ажил мэргэжлээ төвлөрөхөд таатай боломжуудаар дүүрэн мөнгө олох боломжтой ч юм уу те. Мөнгийг мэдэхгүй байна уу? Та ажлын хувьд таатай үе бол өрнөж байна шүү. 9 сарын 22-нд ангараг гараг таны 10 дугаар хавс руу нөөнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 22-наас хойш маш завгүй болж эхэлнэ. Та ажилдаа илүү их төвлөрч хийх ажил ихтэй, эсвэл хамаг биеийн эрч хүчээ, энерги ажилдаа зориулж буй тийм завгүй үе эхлэх болно. Сөрөг тохиолдолд ангараг гараг нь таны 10 дугаар хавс дээр ирж хүмүүс ажлын хамтрагчдтайгаа муудалцах ч юм уу те, эсвэл ажил мэргэжлийн хувьд хэд шулуун, хэд яарсан хандлагаас үүдэж өөрийгөө ядраах,
эсвэл бусадтай үйл ойлголцох гэх зэрэг аюулыг бас дагуулж байгаа, эрсдлийг дагуулж байгаа учраас болгоомжлоорой гэж зөвлөмөр байна. Гэтэ ангар гарагийн нөлөө нь таныг маш их тийм өрсөлдөх чадвартай, шартай болгож магадгүй боловч хитрхи хүнд хэцүү болохоор жоохон болохын сан гэсэн тийм ажлаасаа гарахын сан гэсэн мэдрэмжээс төрүүлж магадгүй юм аа. 9 сарын 24-нд ангар гарыг дэлхийн ван гарагт дөрвөлжин аспект үсгэнд 22-оос 27 оны хооронд энэ нөлөөлнө. Ажил мэргэжлийн хувьд хүнд хэцүү үе байна. Энэ үе бол дарамт шахалттай, ажил ихтэйгээс болоод ч юм уу, эсвэл ажлын нөхцөл байдлаас болоод ч юм уу. Энэ нь хүнд хэцүү үе юм. Дарамттай байна, зовж гин, асуудлууд их гарч ирнэ. Энэ үед нэг бол ачаал ихтэй та маш их ядарна. Түүнээсээ шантраад ажлаа болоод дуусгах. Эсвэл хийж байгаа прожектаа нэг мөр амар хичээж жагаад нэг юм ашгүй нэг юм дуусгах тийм цаг уяас байж магадгүй юм. За тэгэхээр энэ сүүлийн хэдэн өдрүүдийг анхааралтай аваарай. Дөрөвдүгээр хагас буюу оршин суудаг газар, гэр бүл, хувийн бизнесийн сэдвийг харцгаая. Гэтэ ховор тохиолдолд хувийн бизнес шүү. Дөрөвдүгээр хагасны сэдвийн хүрээнд 9 сар жоохон тэмхэн байна. Учир нь 9 сарын 16-нд сугар гараг ангар гарагтай сэгсэл аспект үүсгэж байна. Тэгэхээр 9-ээс 19-ны хооронд гэрт тийм тайван байна гэхийн эсрэг тайван байхгүй чимээтэй, хэрүүл маргаантай эсвэл тийм заавгүй бүгд ингээд заавгүй өөрийнхөө зүтгээд муудалцах ч юм уу. Эсвэл гэртээ ямар нэгэн асуудал гараа шийдвэрлэх хэрэгтэй. Засвар хийгээд түг тактик гэдэг амар их чимээ гараад тийм масан урамсгал гараад байж бас болох юм тийм ээ. Гэх мэтлэнгээр ангар гарагийн нөлөө нь жоохон тухгүй байна гэр бүлийн гишүүдэд. Тэгэхээр харилцааны тал дээр энэ үед 9-ээс 19-ны хооронд болгоомжлоорой. За залгуулаад 9 сарын 21-нд сугар гараг Юранустай уулзж байна. 19-наас 22-ны хооронд бол гэр бүл оршин суудаг газарт гэр бүлийн гишүүнд гинтийн таамаглааг үйл хэрэг тохиож магадгүй. Гинтийн байдлаар зочин ирэх ч юм уу те гэх мэтлэнгээр нөлөөлж магадгүй. Энэ үед эд зүйл эвдрэх эсвэл эд зүйлээ засварлах шаардлага гарах ч юм уу те зур энэ үеийн энергийг ингээ хуучин зүйлээ хаяад их цэвэрлэгээ хийх гэх жишээний тийм цэвэрлэгээний уур амьсгалаараас ашиглаж болохын өөр тохиолдолд энэ гинтийн таамаглаагүй байдлаар нөөц суух ч юм уу эсвэл юу ч хийж олно. Ер нь бол Юранус бол гайхшруулдаг, сюрприз барьдаг онцлогтой гараг юм. Тэгэхээр 19-наас 22-ны хооронд юу болохыг харцгаая. Өнгөрсөн 8 сарын сүүлийн хэд хоног бол үнэхээр хэцүү байлаа. Учир нь сугар гараг Плутотой уулзсан дэлхийн ван гарагийн нөлөөнөөс үүдээд зарим хүмүүс эрнүүд суусан гэр бүлтэйгээ хэрэлцэн маргалцсан гэр бүлийн харилцаа маш токсик хортой байсан гэх жишээний үнэхээр хүнд хэцүү дарамт шахалттай тийм системийн өөрчлөлттэй эсвэл зайлшгүй дуусгах шаардлагатай байсан тийм энерги байсан гэр бүл оршин суудаг газрын хүрээнд штэ. Үүн дээр үргэлжлээд 9 сард бас жоохон тэмхэн байна яг үнэндээ. Гэтэ тийм амар бол биш байх гэж найдаа. За мөнгө санхүү болон амжиргааны зарлыг харцгаая. 9 сарын 5-нд Бархас сад гарыг ангар гарагийн нөлөөг авч байна. Тэгэхээр 8 сарын 27-наас 9 сарын 13-ны хооронд гинтийн таамаглаагүй зарлууд гарч ирэх огцом гинет мөнгө их өргөдөх шаардлагатай хэд тоног өрнөн. Тэгэхээр энэ жоохон тийм хүмүүс те ихэнд хэлсэнчлэн санчир гарыг одоо 2 дугаар хагас дээр ирсэн байгаа учраас мөнгөө гамнаж мөнгөндөө хайртай хадгалж их өрөхгүйгээр амьдр гэж 9 сарын 1-ээс хойш эхэлсэн байгаа шүү дээ. За 9 сарын 12 болон 13-нд нар болон бууд гарагийн нөлөөг Бархас сад гараг авна. Тэгэхээр нарны нөлөө нь мөнгө ихээр зарлагдах шаардлага гарах болно. 7-ноос 17-ны хооронд. Ерөнхийдөө бол тэгээд ангар гарагийн нөлөөч орж ирээд нарны нөлөөч орж ирж байгаа учраас сарын эхнээс дунд хүртэл 17 хүртэл ер нь байнгын зарлага байна шүү дээ. Маш их үнэтэй юм авах, гинтийн зарлагууд их байна, мөнгө шатж ийн ердөөсөө. За тэгснэ 13-нд бууд гараг бол орж ирж байгаа. Тэгэхээр бууд гарыг нарны нөлөөтэй хамтдаа орж ирж байгаа учраас мөнгө санхүүтэй холбоотой чухал үйл хэрэгүүд энэ үед өөрнөж болно. 7-наас 17-ны хооронд шүү. За дахиад муу мэдээ уучлаарай. 9 сарын 18 болон 21-ний аспектууд бас л бууд болон нарны нөлөөг авж ийн санчир гарыг 2 дугаар хавс дээр байгаа болохоор тэгэхээр 14-наас 24-ний хүртэл бас л гинтийн их зарлагууд ихтэй үе байна. Тийм учраас тэр чигтээ орлого орж ирнэ гэхээсээ илүү зарлагууд их байгаа учраас мөнгө байгаа хэрэг мөнгө байгаа болвол их хэмжээгээр үрээд авах шаардлагагүй хэрэггүй зүйлд өрөх хэрэггүй ариг гамтай ашиглаарай, хадгалаарай, нөөцлөөрөө гэж зөвлөе. Санчир яалччгүй 2 дугаар хавс руу ороод ирчихэ те. Мөнгөнд жоохон тийм юм байна. 16-наас 18-ны хооронд чухал худалдан авалт хийх, чухал мөнгөний 8 хийх шаардлагагүй, хэрэггүй, мөнгө зээлдүүлэх хэрэггүй. Энэ үед худалдан авалт хийх юм бол алдаатай 8 байх эрсдэл маш их байна. За тэгэхээр
10 сарын forecast-аар дахин иргэн уулзъя. Тэгээд амжилт хүсье. Like, subscribe дараарай. Баяртай.